Монголын кикбокс тулааны спортын холбоо 9 дахь удаагийн улсын урах шалгаруулах тэмцээнэ энэ сарын 16-наас 22-нд зохион байгуулахаар болжээ. Дэлхийн болон олон улсын кикбоксийн холбооноос батлагдсан дүрмээр явагдах энэ тэмцээний мэдээллийг одоо хүргье. Кикбоксийн төрлөөр манай тамирчид олон улсын рингнээс цөөнгөө медаль хүртээд байгаа. За засгийн газрын дэмжлэгтэйгээр буюу биеийн тамирын спортын газраас хамтран энэ удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон тэмцээний гол онцлог юм а. За Монголын кикбокс тулааны спортын холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл улсын аврах шалгаруулах тэмцээнийг өдөртөө явуулах бөгөөд энэ сарын 16-наас 21-ний өдрүүдэд үргэлжлэн явагдана. Кикбоксчид насны туршидын эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн 6, залуучуудын 16-аас 18 насны ангилалд 48, 51, 54, 57, 60, 63.5 нэмэх 67 гэх мэт 7 жин бүсүүрийн 6 жинд өрсөлдөж. За харин мото боксийн тэмцээн зөвхөн насны туршидын эрэгтэйчүүдийн 10 жингийн ангилалд зохиогдох юм а. За Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх 9 дугаар сард Хартангисын эрэг дулах дэлхийн цом 2012 онд бүгд найрамд Солонгос улсын Инчон дулах Азийн танхимын болон тулааны спортын их наадамд оролцуулахаар сонгон шалгаруулна. Тэр энэ жилийн улсын аврагын онцлог бол ерөөсөө урд нь бол улсын аврах тэмцээнийг зөвхөн холбоо бие дааж одоо зохион байгуулдаг байсан бол энэ жил Монгол улсын засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамирчин спортын газартай хамтран зохион байгуулж байгаагаар энэ жилийн их онцлог байгаа. За дээр нь улсын аврах шалгаруулах тэмцээний мэдээллийг за манай одоо вебсайт болох Kickbox Segment гэх сайт жилийн өмнөөс мэдээлсэн байгаа. Тэгээ энэ дагуу бас нэлээд өргөн хүрээтэй хөдөө орон нутгийн тамирчдын өргөн хүрээтэй оролцох ийм ер нь төлөвтэй байна л. За багийн дүнг бүх төрлийн нэгдсэн амжилтаар дүгнэнэ. Алт 5 мөн 3 хүрэл 2 оноод тус бүр байна. За шилдэг эрэгтэй эмэгтэй нэг тамирчин, шилдэг шүүгч 2, шилдэг дасгалжуулах тус бүр нэгийг шалгаруулан цом гэрчилгээ өнөөхөй зүйлээр шагнана. За энэ спортоор сүүлийн үед хөдөө орон нутгийн тамирчид эрчимтэй хичээлж байгаа учраас хөдөө орон нутгаас ирэх тамирчдыг Тухайн аймгийн спорт холбоо зардлыг нь хариуцсан авч ирэх нэ. За насан туршид 2 минутаар 3 үе тулалдах энэ тэмцээнд одоогоор 300 холд авсан тамирчид оролцохоор мэдээлэл өгöd байгаа. За багийн дүнг бүх төрлийн нэгдсэн амжилтаар дүгнэнэ. Алтан медаль 5, мөнгөн медаль 3, хүрэл медаль 2 оноо тус бүр байхын зэрэгцээ шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчин 1, шилдэг шүүгч 2, шилдэг дасгалжуулагч 1 байна. За шалгарсан тамирчдад цом гэрчилгээ өмнө бүхий зүйлээр шагнах бөгөөд баг бүрээс жин тус бүрт хэдэн ч тамирчин оролцож болно. За аймаг орон нутгийн тамирчид сүүлийн үед энэсгүй спортоор төлөвлөгөө хичээлж байгаатай холбогдуулан энэ тэмцээнд оролцох тамирчдын зардлыг аймгийн салбар холбоод хариуцсан ажиллахаар болжээ. Энэ өдрийн спорт